хоёр дахиад ийм завхарлаа. Тэрхэн дор идэг хэмээн сан руу өгч байна. 안녕하세요. 네. 감사합니다. 그래서 오늘 불편한 점은 15,000-ыг ерөөх миний даатгалтай болохоор 11,000-аар хямдраа 4,600 гар ингээд авчнаа. За хадад илүү харна. Энэ нэрээ шагааны бүсэндээ гарсан бөмбөг нь юу юм бэ? Эрэгтэй хүмүүс хамгийн их тусдаг. Өвчин гэх юм хаашийн. Яг хоо жоохон дархлаа, тэгээд цус бохирдолт, тэгээд яг хоо жоохон бактери эдрээс ингээд үүсээд би болдог юм байна. Энэ нэг бүхсний яг амсар гэх юм уу? Одоо тэрнтэй холбоотой байгаа хэсэгтээ ингээд нэг юм үүсчдэг юм байна. Тэгээд ер нь эрэгтэй хүмүүс жоохон болгоомжтой байх хэрэгтэй. Дархлаагаа сайн дэмжих хэрэгтэй юм байна. Хоол ундандаа сайн харах хэрэгтэй юм байна. Нэг тиймэрхүү мэдээлэл байна. Энэ өвчнийг бит хоёр л мэддгүйсэн байна. Бит хоёроос бусад бүх хүмүүс мэддэм байна. Энэ чинь Монголд ч гэсэн байдаг. Монгол нэр мэртэй мундас нэг нь юу гэлээ. Манай ээж надад нэг нэр хэлсэн ба парад юу гэлээ за нэг тиймэрхүү нэртэй. Тийм юм байсан байна. Мик байхгүй мик. Би сая винтажээс ийм хөрхөн цүг авлаа. Энэ хөрхөн чичгэн. Машины таны хөрнөцтэй юу юм бэ? Луу юм, цагаан луу юм. Цэвж байна. 2,000 years later. Хоёр шагааг одоо эмнэлэг твтгэхэд өмд байна. Эмнэлэгтэй хэвтлээд нэг өмд өн 5 чиг хэрэгтэй гэж хэлсэн. Гайгүй 5 чиг авал нэг 5 чиг авна. Тэгж бодоод явж байна. Би нэг микээ авч гарч ирэх юм марцчихад байх юм аа. Ууг нь их миктэй шүү дээ би ч юм. Хоёр ойрд ажил ихтэй. Завгүй байгаа болохоор бичлэгээ сайн хийж чадахгүй л байна. Хоёр нөгөө сая өмдөө авсан чинь өмдөө шагаа ингээ мөрөн дээр тогтсон байсан. Тэгээ би нөгөө өөр жижиг саж авсан юмхаа тооцог яг гараад ирсэн чинь бис энэ захлааш дээр бууж захтаа энэ өмдөн мөрөн дээр байгааг мэдээд бит хоёр дахиад очиж тооцоо гэв. Энд чинь нөгөө юм чип шиг юм байхгүйсэн болохоор үүдэнд дуураагүй юм байна. Зогсоолныхаа юм гэх юм. $4,000 гарсан байна. 천상. сайн байна уу? Тэг өнөөдөр бид хоёр эмнэлэг тавьсан. Тэг өглөө босоод ус цасан дартгаад сая эмнэлэг тавьдаг юмудаа бэлдээд одоо нэг мёг тушил хийчихэд бид хоёр 4:30 хэд эмнэлэг дээр очих хэвээр. Тэгээд нэг үзүүлчихэд эмнэлэгтэй хэвтэн. Тэг би одоо мёгтой шагаа унтчих. Би одоо мёгтой шил хийх гээд юм бэлдэж байна. Сая хэд хоног бит хоёр амар их ажилтай. Хэд хоног ажилчин чинь би бүр
нүдний маань тийм юм гараг хөхтэй нэг ингээ болоод 90 минут гараад жоохон шамирлаа. Ямар ч сайн махаа хөшгөлөө тавьчлаа ч махаа хөшгөлөө тэгжлээ. Одоо энэ чи мёг бэлдсэн харагдаж байна. Мёга дэвтэрсэн. Хоёр дүглээ гараад орой орчлаа. Ирээл өглөө гараад орой орч ирээд байгаа. Юурээс сони ачин бичлэг хийх зав байсангүй. Тэгээд өнөөдрөөс эхлээд бид хоёр амарч байгаа. 6, 7 хүртэл 8 хүртэл амрах ах. Тэгээд тэр оронд шагааг жоохон тэнгэрүүлээд жоохон витамин тан өгөөд тордондоо нэг тиймэрхүү байна. Би ингээд энэ шагаа унтж байгаа болохоор би ингээд айж ухаан яриад байгаа шүү. Яриамаа сайн сонсогдож байгаа илгүй дээ. Нэг тиймэрхүү л байна да. Энд шагаа унтж байна. Би багийн талхны үсчний газар утчихжээ. Тэнцэ будаага игээд тавьсан шүл маань юм байна. Энэ дээдлийнхэн юмнуудыг авах хэрэгтэй байна. Бид хоёроос үзмнээ аваад үзмний шүүссэн чинь нэг үзмний гэсэн хамтгүй байна. Тэг таалагдахгүй. 7-нд шагааны төрс өдөр бол тээ. Би шагаа цагийн пүүз авч өгөөд бид хоёр энэ пүүзийг хосоор навч өмсөе гэж бодож байсан. Тэгээ би төрс өдөр нь энэ пүүз захиалаад тэгсэн чи хүрээд төрчихжээ. За энэ цаг. Эмчүүрээ явахдаа 2 уутын бэлдсэн байгаа. Нэг нь энэ жижиг ууттай. Тэгээ энэ дотор болохоор юм нойлын цас хийсэн. Юуны магад нойлын цас хэрэгтэй. Тэгээд шагаад нэг юм аяг авлаа. Шагаа юм усууд болохоор. Гэтэ яг нэг усныхаа савыг хаваад явахлах. Тэгээд манай гэрт юм жижиг юмнуудаас албадаг амир их болохоор юм жижигнүүдээс албадаг юмээс 5-ыг цугласан. Тэгээд энэ ч яг бас гаранд нь маск тавьж өгөх гэж бодсон. Ийм 2 маск авсан. Тэгээд энэ бит хоёрын дүүрний юмнууд байгаа. Дүүрнийхаа хэд юмнууд авсан. Тэгээд энэ нөгөө нэг бүксэн арчтай юмуд салбидаг байхгүй юу? Тэгээд энэ бас хэрэг болох ах гэж бодоод бит хоёр чи бүксэндээ аглаанд орно шүү дээ. Тэгээд шагааны хүл дарж магадгүй гэж бодоод 2 зузаан юм зовлаа. Нөгөө нэг одоо нөгөө эко байн асуулт болох бас ингээ хөдөлгөөн удаа өвтөд хараа амар даарад байдаг байхгүй. За нэг ариун цэврийн юмуд нэг иймэрхүү юмуд бэлтлээ. За эмнэлэгийнхэн дээр нөгөө нэг эмнэлэг төвчөд авчрах юмнууд гэсэн дээр нь болохоор юу вэ? Юу төлөө 5 чам авчих тиймэрхүү юмуд байсан. Би энийг авч байгаа юм. Энэ яг нөгөө нэг сувлагч эмчин орж ирэх юм бол эмчээс идүүлээ гэж бодоод ийм Монголд шоколад гэртээ агаад байсан болохоор энийг авч байна. За тэгээд 2 подолк ийм нөгөө эмчин болохоор ийм бүхсэнд нь ингээд нэг жоохон мухаж ийм тэр болохгүй тийм хувц өмсөрөө тийм дотор хувц өмсөрөө ижилсэн. Тэгээд бид 2 өчигдөр шийдэл нөгөө нэг орохдоо энэ өмдөө нөгөө нэг уншуулаг өмдчихээн шүү дээ. Энэ жоохон томыг авсан. Яг хөө сууж босох амар ах гэж бодоод. За манайхан бит хоёр одоо эмнэлэг рүүгээ явах чинь. Эмнэлэг рүүгээ одоо эртэн өнөдөр нэгтгэв болохоор хүн жоохон их байж магадгүй. Эртэн гараад чи даа өнөдөр ихтэй эмнэлэгт хэвтэх юм бол гүг юм л да мэдгүй ямар ч шүтсээ очиод үзээ. Уртаа чимнүүдаа бэлтчихлээ. Миний царай зүс ихэд оноо амраг гайгүй болох байгаа гэж найдаж байна. За тэгээд хэдүүлээ. Эмнэлэг рүү явж захтаа буцаад уулзъя. За ямар ч тач бид хоёр хөдлөөд явж гэн эмнэлэг рүүгээ.
Эцэс нэг 20 минут явах. Юмнуудаа хөнөөсөн. Би гудас авд юм уу гэсэн нөгөө нэг асрагч биш үү гэлээ. Сахиж байгаа одоо нөгөө нэг хүн нь болохоор асраа хамаалагч нь цаанаасаа нөгөө нэг даваа өдөр өгөхгүй гэдгийгсэн мэс. Гэхдээ би бодохдоо ор өгөх юм болов уу гэж бодсон юм. Тэгээд ямар ч тач даваа авцсан. Одоо нэг 20 минут яваад хөрөх бах. Өнөөдөр нэгдэг болохоор хүн жоохоо их байж магадгүй. Нэг үзлэгт орчвол юмнуудаа хөвлөгтэй орох бах та. За тэгээ имлэг дээр очиод уулзцгаая. Би л имлэг хэвтгэж байгаа юм шиг л байна. Хэвтгэж байгаа хүн машин энтрээ бариад л. Би ч юусны атмаа шиг л. Амар халуун байна. Бороо орсны дараа бүр амар халуун болчих юм аа. За тэгээд имлэг дээр очиод бичлэгийн хийцгээе. Хоёр имлэг дээр ирсэн. Тэгээд хүн их байна. Сая микаса зэнгишүүдэд юм яриадсэн чи микаса агбайсан бай. Одоо бид хоёр шагаа дуудахыг хүлээж байна. Энэ нөгөө солонгос хүмүүсээ дандаа дуудаад аваа явчихтیں۔ Шагаагийн нэр гадаад нэр болохоор дуудаж чадахгүй. Дандаа өөрсдөө ирж авч явдیں۔ Тэгээд бид хоёр хүлээж байна. Анх бид хоёрыг ирэхэд энд ямар ч нөгөө нэг хаглаа хэлсэн хүмүүсийн тоо байгаагүй. Тэгсэн чинь 22 хүн хаглаа хийсэн ингээд тоотолцсон байна. Энэ юм хүмүүсийн гэмтлийн нөгөө нэг доороосоо халдаг гоцч амар аюултай тийм байна. Бүр өндөг хүртэл тал болдог тийм аюултай гоцтой хүмүүсийн халдаг гоцноос болж амар их түлэгддэг гэдэг энэ дэр гарч ирж байна. Энэ юм болохоор шагааг үзэж байгаа юм чи. Эндхийн захирал юм лээ. 20 мянган хүнээс дэш сонгосон имлэг гэсэн байна. Лагал имлэг юм шиг байна уу? Хоёр юм эрэхтэй юм чи таа. Би 0 бицэг 0 дордорч байна. Имлэг дотор ийм мик зүг явахс би жоох хичээд байна. Тэгтээ дайчгүй дээ. За бид хоёр имлэг дээрээ эмчтэйгээ ирж уулзаад өнөөдөр бол имлэг твдэхгүй гэж байна. Маргааш имлэг твдээд тэгээ 9 цагт ирээд имлэгтэй хөвтчээ тэгэл хаглаанд орох юм байна. Тэгээ хагас мэдээ алдуулалт гээд бөкснөөс доош мэдээ алдуулалт хийн гэж байна. Өнөөдөр оройныхаа хоолыг идчихэд жоохон ус уугаад маргааш бол ус уухгүй юм идэхгүй ирэх хэрэгтэй гэсэн. Тэгээ маргааштай жоохон хэцүү байх юм шиг байна. Одоо угаасаа бөкснөөс доош мэдээ алдуулахаар шээж бааж байгаагаа мэдэхгүй. Тэгээ яг шээсэнд нөгөө нэг ийм гуурс хийгээд өгчих юм шиг байна. Нэг тиймэрхүү байна. Өнөөдөр бол үзүүлээд нөгөө маргааш нуруулаа нөгөө нэг нугасны тариа хийх болохоор нурууныхын зургийг авсан. Тэгээд тэр нь эрүүл мэндийн даатгал ороод 8300 боллоо. За тэгээд маргааш бүгдээ өглөө уулзцгаая. Хоёр зармын дэлгүүр орж ирээд зармаг авч байна. Хоёр энэ зүүн амар их зармын донтоод амар зарим идэхгүй л бол бүтэж өгөх гээд байж байна. Энэ жоохон шидэд бис тайм бүтлгүй юм аа. Сая зарим өнөдөө аваад уншуулах гэсэн чи $1 машинд үлдчихэж.
Яаж ч хүн хүлээгээд байдаг. Тэгээд азар цөнгөнд бэлэн мөнгө байсан болохоор бэлэн мөнгөөр тооцоо төллөө. Сайн нийт 33 мянгаар зармаг авлаа. Нэг тор дүүрэн зармаг авсан. Өрөөдөө ер нь зармаг идэхгүй л нэг л хэцүү байна. Тэгтээ одоо явах те. Одоо нэг хэсэг гэрте байхгүй, нэг 2 хоног гэрте байхгүй бол бит хоёр зармаг идэж чадахгүй. Одоо бит хоёр сурдаг байсан сургууль дээрээ ирж байна. Хитэм орох хэрэгтэй байгаа юм. Сургуулийнхаа хитэм рүү орох гэж байна. За бүгдээрээ авсан зармаг харцгаая. За энэ болохоор ийм шоколадтай зармаг. Энэ ер нь Мороцкотой хийжлэх амттай. Бид хоёрын хамгийн идэх дуртай зармаг энэ байна. Энэ бас их гоё. Энэ Монголд байд юм элэ. Тэгээ энэ бас дайжгүй энэ хямдхан байдаг 600 вон. Энэс дөрийг авсан. Энэ бас хямдхан 600 вон-ы зармаг бас дөрийг авсан. Энэ болохоор мелонтай зармаг бас дөрийг авсан. Энэ болохоор Гана шоколадтай юм шиг үлээ. Энээс өгнө авсан. Өмнө нь гэсэн шагаа идчих. Энэ болохоор шагаагийн идэх дуртай зармаг. Энэ болохоор ийм солонгон хөхтөд тесэрдэг чагтай зармаг. Энэ аяг үдээжгүй юм билээ. За тэгээд ийм төрлийн зармагнууд авсан байна. За тэгээд өнөөдрийн бичлэгийг энэ дөрөв дуусгая. Тэгээ маргааш хаглаанд орж байгаа. Би яг хагалгааны өрөөлөнд орж болохгүй л те. Тэгээ маргааш нөгөөдөр юу болох нь тэр талаараа удахгүй бичлэг оруулнаа. Тэгээ бичлэгтэй мань хамтаагаарай. Намайг subscribe хийгээрэй. Намайг дэмжээрэй. Тэгээд ойрын үед угаасаа сонио ачийн болсон юм шагаагийн бүсэн дээрх бөмбөглөө байлаа. Бусдаар бол битүү дандаа ажилтаа байсан. Өглөө гараад орой ирж байгаа болохоор ямар ч сонио ачийн болоогүй. Тийм болохоор бичлэгээ энэ хүрээд дуусгая. Баярлалаа. Баяртай. Kiss.